Сайн байцгаана үзэгчдээ. Компьютер хичээлийн маань ээлж дугаар эхэлж байна. За энэ удаагийн хичээлээр бид нэр веб хуудас одоо хэрхэн дизайн гаргаад цааш нь үргэлжлүүлэхэд авчицгуулна. Эргээ бүгдээрээ санацгаа бид нар бол энэ дээр веб хуудасаар ийм дизайн техникээр түрүү тохирсон байгаад байгаа. Тэгэхээр энэ дизайнд бид тэблийн одоо юугаар ашиглах юм байна. Өөрөөр хэлбэл бид нар энэ дээр бол одоо эхний хэлсэн бид нар 1 2 за энэ голын хэсэг бол том төрчтэй бас нүд болно тий. 3 4 гэсэн юм дөрвөн мөртэй тэбэл эхэлж үүсгэж аваад дараад нь дөрвөн мөртэй тэбэл дотроо за энэ 1 2 3 дахь мөрөнд дээ тий. 3 дахь мөрөнд дотор дахиад ийм 2 багантай тэбэл үүсгэх. Гих замаар ингээ тэбэл одоо ашиглан бидний дизайнаа бол гаргаж байна. За ингээ бүгд энэ хадаа яг дизайныг санаад авчлаа. Тэгээд үүнийгээ хаагаад яг одоо өөртөө жинхэнэ сайтан дээр бол хийж үзье. За бидний сайт болохоор энэ Macromedia Dreamweaver дээр сайтаа үүсгэсэн байгаа даа. За энэ баруун гарталт маань болохоор бидний сайт харагдаж байгаа тийм ээ. Энд сайт харагдаж байна. Би энэ сайтаа файлыг нэгтээ шууд одоо энэ дээр байгаа индекс HTML файлыг дараад нээсэн ч болно. Эсвэл энэ recently used тийм ээ. Одоо урд нь ашиглажсэн файлыг бид нар дараад нээж болно гэсэн. За бидний сайт бол ийм хэлбэртэй харагдаж байгаа. Ийм хэлбэртэй харагдаж байгаа. За энэ одоо бичигдсэн юм нүүр хуудасны бичиг бидэрт бол хэрэггүй. Тэгэхээр бид нэг ардаж яад. Энэний оронд одоо бид нар бол үндсэн сайтаа дизайныг шууд тэбл ашиглаад хийн шүү дээ. За бид нар бол саяхан текстийг алгачлаа. Одоо энэ дэр курсор одоо энэ тавьж байгаа тийм ээ. Бид нар одоо энэ дэр одоо текст оруулж ирнэ. За тэбл оруулж ирнэ тийм ээ тэблийг. За тэбл оруулж ирэх командд дарж байна. За түрүүн бид нар ярьсан. За энд бол яг дөрвөн мөртэй нэг багантай байхаар бол их зохион байгуулах хэрэгтэй. Тэгээд дөрвөн мөрний хамгийн дээдлэг нь бол толгой гарчиг байх юм байна. Түүний доотлолт нь болохоор одоо хэвтээ цэс байрлана. За тэгээд дундлын хэсэгт гол мэдээлэл байгуулах хэрэгтэй. Хэсэг за тэгээ мөн зүүнтлэн цэс байна. Хамгийн доотлол нь бол хөлний бичлэг байрлана гэсэн. За ийм шиг бид яг дөрвөн мөртэй одоо нэг багантайгаар хийж өгöd. За өргөний хэмжээ бол харин бид нэр тоон утгаар заачил зүгээр энэ дээр персент бие процентер байж гин. За заавал процентер гэхгүйгээр энийг шууд тоон утгаар тийм ээ. Жишээл 700 пикс гэдэг юм аа. Заачвал зохимжтой л да. Тэгвэл одоо тухайн компьютер маань тэ өөрөө том дэлгэцтэй ямар ч дэлгэцтэй байсан ерөөсөл 700 пикс гэсэн бидний хэмжээг бол байнга тогтмол аваа явчихна. За энэ тохиолдолд харин 700 пикс болчоо тэр маань том дэлгэцний зөвхөн зүүнтлийн болонд шахаж аваад баруун талаа нэг том зайгаа гадаж магадгүй. Тэр тохиолдолд бид харин хүсэлтээ өөрийг нь голбуулчих хэвээр. За ингээд бид яг 700 пикселээр авчи. За дараад нь энэ хүрээний зузаан байна тийм ээ. Thickness гэж энэ border thickness. За энийг бол нэгээр тавьчих. Энэ бол яг бидэд хэрэггүй л дээ. 0 байх хэрэгтэй байна. Гэхдээ бид нар энэ дэр эхлээд дизайн хийж байгаа үед харж байхын тулд тэнийг яг нэг гэдэг одоо хараа явчих. За тэгээд бид нар яг хүсэлт нь үүсчлээ. За хүснэгтээ 1 2 3 дахь тий. За 3 дахь нүүд бол арай доошоо том байх хэвээр. Энэ нүдэнд бол бид нэр үндсэн агуулга бас яхаа зүүнтийн зэс байрлах хэвээр учраас тэрийг жоохон томруулж болно. За ингээд эхний хүснэгт бол гаадэрлээ. Эхний хүснэгт. За дараачийн хэлэнд бид нар энэ хүснэгтэн дээр дахиад давхар хүснэгт хийн л да. Яг бол энэ голын хэсэг нь дотор хоёр хуваагдах хэвээр шүү дээ. Зүүнтлийн одоо цэсний хэсэг тэрний баруун талд нь бол үндсэн мэдээлэл бичигдэх хэсэг байх хэвээр. Тэгэхээр би голын одоо нүдэнд дээр курсороо байрлуулж агаад за энэ төр дахиад хүснэг зааж байна. За курсор маань өөрөө энэ голын нүднийхээ босоо чиглэлдээ голцсон байгаад байна тийм ээ. Тэгэхээр энэ голцсон байгааг би бас дахиад дээдлийн дээд юмтын шахахын тулд би хүснэгтэн дээр өөрт нь би бол юу зааж хэвээр. Зэрэгцүүлэлт зааж гэн. За энд бид нар бол яг vertical alignment гэдгийг сонгож байгаа. Top гэж заах юм бол энэ бол яг дээдлэлтэй бол гарч ирэх хэвээр маа. За ингээд дээдл бид нар бол шахаад тавьсан байгаад байгаа. За дээдл нь шахаж чинь. За тэгээ энд бид нар яг оруулж ирэхдээ нэг мөртөө 2 багантайг зааж хэвээр. За ерөөсөө ганцхан том мөр. Тэр мөрийг бид нар доош нь сонгочихсон. За тэгээ 2 багантай байхаар зааж гин. Өргөнийг бол харин одоо бид нар процентаар 100 гэж заана. За яагаад гэвэл би хүснэгтэн дээр дахиад өөрсдөд байгуулж байгаа. Тэгэхээр энэ гадна талаа хүснэгтийн хэмжээгээр энэ маань өөрөө том байх хэрэгтэй учраас би яг шууд энийг 100% гэж заачвал. Тэгэхээр энэ бол гадна талаа хүснэгтийн яг өргөний хэмжээнд нь таарсан автомат яг үснэ гэсэн. За хөрөө шугамныхын зузааныг мөн яг нэгээр заачаа тийм ээ. Энэ одоохондоо бид нар дизайн хийж яваад хүснэгтээ харж явахын тулд тэгж байгаа. Үнэндээ бол яг энэ бол заавал нэг байх албагүй нэг бид нар бол боловлчих хэрэгтэй л да. За ингээд бид нар яг юугаа хоёр дахь хүснэгт үүсчлээ. Тэрний багны хорны зайг өөрчлөөд за энэ зүүнтлийн багны арай нарийнхан баруун талын багны арай том болгочоод тэгээ мөрийн доош нь сунгаад тийм ээ. За энэ бол бид дотор хэдийн хэмжээний мэдээлэл бичнэ гэж бодож тэр хэмжээндээ сунгаад тавьчихсан. За нэг том сонгохгүй байсан ч болно. Яагаад гэвэл энэ чинь дотроо бичигдсэн мэдээллийн хэмжээр өөрөө аяндаа одоо санаа өвтөв шүү дээ. За ийм байдалтай бид нарт үүсчлээ. За би бол одоо бол нэг анх эхлээ нэг хүснэгт байгуулсан тэрэн дээр дахиад хүснэгт хийсэн. Тэгээ хоёр дахь хүснэгт байгуулсан байгаа гэсэн үг.
За дахиад энэ зүүнтлийн одоо юунт төр тийм ээ курсор оруулж байгаа тэрийг бас дахиад зүүн дэдлийн болонд нь шахацлаа. Одоо энэ дотор талын хүсэгтийнхаа зүүн талынх нь нүдэнд нь би дахиад 3 дахь хүсэгт оруулж өгч байгаа. За энэ маань одоо миний одоо зүүн талын цэс болох юм байна. За ингээд зүүнсэндээ зориулсан би хүснэгтээ хийх гээд энэ югаал сонгоцсон байж байна. За энэ айл хүснэгт сонгож байгаа бид харж байна тийм ээ. Тэбл гэдэг тэбл нэг тэбл гэсэн юм хоёр одоо тэг бол бидний энэ доотлын статус мөрөн дээр харж байна. Тэгэхээр айл тэблийг сонгосон бай тэр тэбл нь өөрөө хүрээтэй болж харагдаад байгаа. За одоо би бол яг энэ хоёр дахь тэблийнхаа дотор одоо хоёр дахь тэблийн нэг нүдэнд нэмэ. Нүдэнд төр би одоо курсороо байрлуулсан байж байна. Энд би дахиад нэг хүснэгт оруулах хэрэгтэй. За энэ удаагийн хүснэгт нь болохоор 4 мөртэй байх гэдэг. Би одоо 4 цэс байрлуулах гэж байгаа шүү дээ. Ерөнхийдөө одоо хичээл 1 2 3 дээр гэсэн байдалтай. За багны хувьд бол 1 жиж болно. За 2-ыг хийчээ. За 2-ыг яагаад хийж байгаа юм бэ гэхээр 2 нүдтэй багныхаа хамгийн ихэнд нь бол би дүрс тавих гэдэг. Өөрөөр цэсний өгнүүдийн уртд нь тодорхой дүрсүүд тавих гэдэг учраас тэрэндээ зориулсан жижигхэн гаргаж авч байгаа гэсэн. Яг энэ том нүдэнд нь болохоор текстийн мэдээлэл бичигдээд уртны жижиг нүдэнд нь болохоор цэс болгоны урталт одоо тийм жижигхэн дүрс айкон бол тавьж өгч байгаа маа гэж ойлгох юм. За ингээд доторх мэдээлэл бичиж тийм ээ. За эхний хувьд яхаа веб хуудас нь өөрөө эхлээд дандаа нүүр хуудаснаас дууддаг учраас хамгийн эхний цэс нь бол нүүр хуудас гэдгээр нь биччихье. За түүнээс хойших цэсэд бол бид нэр хичээл 1, хичээл 2, хичээл 3 гэх мэтэр зүгээр текстээр бичиж тавьчих болно. За энэ бичиж байгаа текстийн мэдээлүүд маань хожим бидний сүүлдэд яхаа веб хуудасны маань одоо дараас таарч байгаа хуудсанд шилжиж орж явах тийм навигашн одоо бай шилжилтийнх нь одоо цэс болох юм аа. За ингээд бид хичээл 1, 2, 3-ыг бол бичиж тавьчлаа. За ерөнхийдөө бол байрлуулах зүйлүүд маань ерөнхийдөө ингээд хаана байрлах гэдэг байрлалыг олох тийм хүснэгтэй бид үүсгэсэн өсөг. За одоо бидний энэ дээдл тийм ээ. Дээдлийн хамгийн дээдлийн нүдэн дээр бол хүснэгтийн өөрийнх нь толгой. Одоо энэ веб хуудасны толгой байх хэрэгтэй. Тэгэхээр би веб хуудасыг хийхдээ бол эхлээд яг дотор нь орох мэдээлэл одоо тэр зураг хөрөг бүх юмудыг бэлдсэн байх хэрэгтэй гэсэн. За тэрийг бол бид нэр өөр хавцанд хааны газар бэлдээ тавьсан байхад болдог. Тэгэхээр би одоо энэ нүдэн дээр бол өөрийнхөө бэлдээ тавьсан байгаа толгойг оруулж ирэх юм байна. За толгой маань зураг хэлбэртэй хийгдсэн байгаа. За зураг чийсэн бол эсвэл ямар нэгэн анимашн дээр тийм ээ. Тийм одоо хөдөлгөөтэй дүрсч байсан болно шүү дээ. За би сая зураг оруулж байгаа командад орж агаад одоо сайтын дээр зургийг хадгалах хавцан дээр орсон энэ бол хоосон байна тийм ээ. Энд бол ямар ч зураг хадгалаагүй шүү дээ. Тэгэхээр бид нар гадшаа гарч агаад бүр яхаа майк компьютероос за энэ сайт маань харагдаж байна. Сайтын хажуу зэрэгэлдээ байгаа өөр хавцантаас би зураг авах гэж байна. За толгой JPEG нэртэй зургийг би хадгалсан байгаа даа. За энэ зургийг сонгож авахлаар зураг маань одоо ийм дүрстэй зураг байна тийм ээ. Хамгийн гол нь сонгосон зургийн хэмжээнүүдийг таргаж байгаа. За 700 одоо пиксел өргөнтэй 88 пиксел өндөртэй. Зургийн хэмжээ бол өөрөө 12 килобайт хэмжээтэй байна. Тэгэхээр яхаа вебэнд орж байгаа зураг бол аль болтой бага хэмжээтэй. Өнгө дүрсээ алдаг өмөртлөө аль бага хэмжээтэй байвал хурдан ачаалагддаг. За бид нар мөн альтернатив текстийг бол бичгөөр архиж болно. За ингээ окей төвчд дарахлаар бидний толгой орж иж байна. За ингээ би толгой болгож бэлдсэн зураг оруулж ирсэн байна. Энэ маань яг бидний вебийн толгой бол. За та бүхэн өөртөө веб хийхдээ өөрийнхөө толгойг бол өөртөө сайхан зургаар хийгээч юм даа ингээд тавьчих штэ. За хамгийн доотлын нүдэнд бол би хөлийн мэдээлэл оруулах гэж байгаа. За хөлний юуг бол бас ингээд зургаар тавьсан байгаа даа тэрийг сонгож авч гин. За сайн сонгож аваад буцаагаад яг окей тавьчих дарахлаа бидний энд хөлийн мэдээлэл марж байна. За ингээд веб маань ямар ч сан хөл толгойн мэдээлэлтэй болчлоо. Хөл толгойн мэдээлэлтэй болсон байж бидний энийг хадгалаад браузер дуудаад харж болно. За ямар ч байдлаар харагдаж байгаа хэлэлээ дуудаад үзье. За ингээд браузер дээр дуудаад одоогондоо хүснэгтний бүх одоо хөрөөш хүмүүс харагдаад байгаа. Хамгийн гол нь бидний веб хуудас маань одоо бол яг хөл толгойн бэлтгэвтэй. Тэгээд зүүн гаралтай бол ийм цэстэй болсон байна тийм ээ. Цэстэй болсон нүүр хуудас хичээл 1 2 3 гэсэн цэстэй болсон байна. За ийм байдалтайгаар бол эхний хэлж гарч ирлээ. За тэгээ вебэн дээр бол яг энэ хүснэгт мань өөрөө бол гололж байгаа л да. Яг л би хамгийн ихний хүснэгтэй өөрийг өсчээ түүнийг нь болохоор зэрэгцүүлтийн голлол ингээ заацсан учраас энэ маань яг тохон одоо веб браузерыг цонхны том цонх юм яг тэнд голлож харагдаад байгаа. За голлож харагдаж байгаа тохиол ямар асуудал байна гэхээр за энэ сайтн дээр зурнууд орсон маань харагдаж байна те тэрийг бас хадгалаа харчих. Энэ бидний нэг толгой болон хөлийн зургийг авах тэр маань шууд зурнуудаас авсан тэр өөрөө ороод ирсэн байгаа нь харагдаж байна. За тэгээд зурнууд оржсэн байгаа тэр энэ линкний асуудал бас ойлгомжтой байх хэрэгтэй тийм ээ. За зураг маань хаас ямар зэрэг авсан байдаг энэ source нь энд харагдаад энэ дээр тавигдсан байгаа хаяг нь болохоор эргэлттэй буюу харьцан гаяг тавигдсан байгаа. Хэрвээ би энэ сайтынхаа энэ файлыг тийм ээ одоо жишээл индекс файлыг урд нэр өгч хадгалаагүй байсан бол зурнууд бүгд яг
дандаа альтернатив юу абстракт тагыг авдаг шүү дээ. За одоо би бол энэ веб хуудасныхаа бүр бодиг гэдэг сонгож авч байгаад за бодиг бүхэлд нь сонгоцсон байж байна. За би бодигийнхаа яг бүхэл хуудасыг өөрөнгө сонгож авч байгаа түүний перфектийг авах гэдэг юм л да. За пэйж перфект гэдэг энэ баатан дахлаа би энэ хуудсанд бүхэлд нь ардталт нь дэвсгэр тавих юм болцоо олж байгаа. Яг одоо энэ маань хитрхи тийм цолгой цагаан харагдсан. Тэгэхээр яг үндсэн мэдээлэлтэй одоо веб хуудас нь голдож харагдж байгаад веб хуудасны хоёр захаар явахад тодорхой яхан тийм хээч юм ингээд дүүр шагж гоё байдаг. Тийм үднэс би яхаа энд пэйжэндээ өөрт нь бол бэкграундын одоо зураг тавих гэдэг байгаа. За бэкграундын color тавьж болно те өнгө тавьж болно цолгой өнгө гэсэн. Тэгэхээр би яхаа background image гэдэг сонгож явж байгаад за энд бол би зураг сонгож авах чинь. За мөн өөрийнхөө одоо яхаа сайтнаас гадна тийм ээ өөр байгаа зураг авах гэж байгаа учраас бид тэрийг сонгож аваад за энэ зургийн одоо яхаа форматуудыг нь сонгох хэрэгтэй. За би бүх файлуудыг харахгүй бол зарим одоо яхаа форматыг аль дэмжихгүй гэсэн. Тэгэхээр би яхаа энэ бүх зургийн одоо файлуудыг харуулж байгаа энэс яхаа BMP бүртгэлээ зураг тавих гэдэг юм л да. За энэ бол угныхаа айл болтой BMP биш тийм ээ JPEG ч юм уу GIF форматыг байвал арай бага хэмжээтэй байдаг. За энэ угаасаа зураг нь өөрөө бага хэмжээтэй учраас би тэр зургийг сонгож аваад за окей дарж байгаа. За энэ зургийн хувьд яхаа бид нэр өөр бос юм бол хэрэггүй. Тэгэхээр бидний бэкграунд бай зургийнхаа веб хуудасны арт хэсгэл дээр нь одоо зураг тавьж өгч байгаа гэж ойлгох юм. За окей тавьж өгөх юм бол энэ зураг маань яхаа сонгогдно. За энэ зургийг би бас ганц хуудад тавьж байгаа биш яхаа байнга ингээ бүх хуудасад дүүртэн тавих хэрэгтэй учраас энэ repeat гэдэг командыг repeat гэдгийнхаа давтагдах гэсэн үг. Тэгэхээр би repeat гэдгийг сонгох хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ маань зөвхөн нэг удаа тавьчихдаг. Тэгэхээр repeat гэдгийг оруулж гиснээр энэ яхаа бүгдээ бүх хуудсан дээр бол орж ирэх болцоотой болж байгаа юм аа. За одоо хадгалчаа хэдүүлээ энийг дуудаад үзчихье. Браузерд дуудлаа. За шаа браузерын артлын дэвсгэр дээр тийм ээ. Одоо ишэл энэ пэйж маань өөрөө бүхэлдээ яг ийм одоо зургаар дүрэгдсэн байдалтай болж байна. Зургаар дүрэгдсэн. За үндэ бол яг энэ веб хуудас хийж байгаа те одоо бидний үндсэн мэдээлэл байгаа хүслэг дотор бол ийм байх шаардлагагүй. Тэгэхээр энийг бол бид нэр цагаанаар нь үлдээх шаардлагатай байж болох юм. Хэрвээ тэгж хүсэж байгаа юм бид нар энэ яг хамгийн гадна талын хүснэтийн арт дэвсгэрийн фон дээр нь тийм ээ цагаан өнгө тавьчихвал хангалттай шүү дээ. Тэгэхээр бид нар яг эндээсээ хамгийн гаднад байж байгаа хамгийн ихний тэблийг сонгож авч байна. За тэгээд тэр тэблийнхаа BG color гэдэг дээр тийм ээ цагаан өнгө сонгож байгаа. За энэ BG color дээр цагаан өнгө сонгоод хадгалах юм бол одоо яг зөвхөн одоо энэ хүснэтээс гадагшаага байлынхоо бэкграундын одоо тийм чулууны өнгөтэй тэгээд доторх нь ийм цагаан өнгөтэй болж харагдаж байна. За энэ байдлаар бид нар яг веб хуудас одоогийн байдлаар бидний веб хуудасны ерөнхий төрхөөр гарцсан байгаа. За бусад доторх зэслүүд бол гүйцэд гараагүй байна тийм ээ. Жишээл энэ толгоон зэсэл гайгүй байгаа. За энэ үедээ бол бид нар бол дараагийн хичээлээр үргэлжлүүлээд хийх болно. Ямар ч сан үндсэн одоо төрхөө гаргалаа. Энд дээр бидний хамгийн гол нь хүснэгт гэдэг юмыг ашиглаад тийм ээ. Хүснэгтийг ашиглаад веб хуудсан дээр байрлуулж байгаа элементүүдээ хаана байлгах гэдэг байршлууд нь зааж байгаа. Тэгээд хамгийн гол нэг хүснэгтэн дээр өөр хүснэгтийг бас давхар хийж болдго юм байна. Тэгээд тэрийг бид яхаа форматлаа шүү дээ. Веб хуудасныхаа бүр бодиг гэдэг сонгож авч байгаад за бодиг бүхэлд нь сонгоцсон байж байна. За би бодигийнхаа яг бүхэл хуудасыг өөрөнгө сонгож авч байгаа түүний перфектийг авах гэдэг юм л да. За page perfect гэдэг энэ баатан дахлаа би энэ хуудсанд бүхэлд нь ардталт нь дэвсгэр тавих юм болцоо олж байгаа. Яг энэ маань хитрхи тийм цолгой цагаан харагдсан. Тэгэхээр яг үндсэн мэдээлэлтэй одоо веб хуудас нь голдож харагдж байгаад веб хуудасны хоёр захаар явахад тодорхой яхан тийм хээч юм ингээд дүүр шагж гоё байдаг. Тийм үднэс би яхаа энд пэйжэндээ өөрт нь бол бэкграундын одоо зураг тавих гэдэг байгаа. За бэкграундын color тавьж болно те өнгө тавьж болно цулгаан өнгө гэсэн. Тэгэхээр би яхаа background image гэдэг сонгож явж байгаад за энд бол би зураг сонгож авах чинь. За мөн өөрийнхөө одоо яхаа сайтнаас гадна тийм ээ өөр байгаа зураг авах гэж байгаа учраас би тэрийг сонгож аваад за энэ зургийн одоо яхаа форматуудыг нь сонгох хэрэгтэй. За би бүх файлуудыг харахгүй бол зарим одоо яхаа форматыг аль дэмжихгүй гэсэн. Тэгэхээр би яхаа энэ бүх зургийн одоо файлуудыг харуулж байгаа энэс яхаа BMP бүртгэлээ зураг тавих гэдэг юм л да. За энэ бол угныхаа айл болтой BMP биш тийм ээ JPEG ч юм уу GIF форматыг байвал арай бага хэмжээтэй байдаг. За энэ угаасаа зураг нь өөрөө бага хэмжээтэй учраас би тэр зургийг сонгож аваад за окей дарж байгаа. За энэ зургийн хувьд яхаа бид нэр өөр бос юм бол хэрэггүй. Тэгэхээр бидний бэкграунд бай зургийнхаа веб хуудасны арт хэсгэл дээр нь одоо зураг тавьж өгч байгаа гэж ойлгох юм. За окей тавьж өгөх юм бол энэ зураг маань яхаа сонгогдно. За энэ зургийг би бас ганц хуудад тавьж байгаа биш яхаа байнга ингээ бүх хуудасад дүүртэн тавих хэрэгтэй учраас энэ repeat гэдэг командыг repeat гэдгийнхаа давтагдах гэсэн үг. Тэгэхээр би repeat гэдгийг сонгох хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ маань зөвхөн нэг удаа тавьчихдаг. Тэгэхээр repeat гэдгийг оруулж гиснээр энэ яхаа бүгдээ бүх хуудсан дээр бол орж ирэх болцоотой болж байгаа юм аа. За одоо хадгалчаа хэдүүлээ энийг дуудаад үзчихье. Браузерд дуудлаа. За шаа браузерын артлын дэвсгэр дээр тийм ээ. Одоо ишэл энэ пэйж маань өөрөө бүхэлдээ яг ийм
6-аар дүрэгдсэн байдалтай болж байна. 6 дүрэгдсэн. За үндэ бол яг энэ веб хуудас хийж байгаа те одоо бидний үндсэн мэдээлэл байгаа хүсэлт дотор бол ийм байх шаардлагагүй. Тэгэхээр энийг бол бид нэр цагаанаар нь үлдээх шаардлагатай байж болох юм. Хэрвээ тэгж хүсэж байгаа юм бид нар энэ яг хамгийн гадна талын хүснэтийн ард үсгийн фон дээр нь тийм ээ цагаан үг тавьчихвал хангалттай шүү дээ. Тэгэхээр бид нар яг эндээсээ хамгийн гаднад байж байгаа хамгийн ихний тейблийг сонгож авч байна. За тэгээд тэр тейблийнхаа BG color гэдэг дээр тийм ээ цагаан үгийг сонгочих. За энэ BG color дээр цагаан үгийг сонгоод хадгалах юм бол одоо яг зөвхөн одоо энэ хүснэтээс гадагш байгаа ойлынхоо бэкграундын одоо тийм чулууны өнгөтэй тэгээд доторх нь ийм цагаан өнгөтэй болж харагдаж байна. За энэ байдлаар бид нар яг веб хуудас одоогийн байдлаар бидний веб хуудасны ерөнхий төрхөөр гарсан байгаа. За бусад доторх зэсрүүд бол гүйцэд гараагүй байна тийм ээ. Жишээл энэ дээр 7 зэсэл гайгүй байгаа. За энэ үедээ бол бид нар бол дараагийн хичээлээр үргэлжлүүлээд хийх болно. Ямар ч сан үндсэн одоо төрхөө гаргалаа. Энэ дээр бидний хамгийн гол нь хүснэгт гэдэг юмыг ашиглаад тийм ээ. Хүснэгт ашиглаад веб хуудсан дээр байрлуулж байгаа элементүүдэд хаана байрлуулах гэдэг байршлууд нь зааж байгаа. Тэгээд хамгийн гол нэг хүснэгтэн дээр өөр хүснэгтийг бас давхар хийж болдго юм байна. Тэгээд тэрийг бид яхаа форматлаа шүү дээ. За ингээд үүгээр бидний энэ удаагийн хичээл маань өндөрлж байна. За дараагийн хичээлээр дахин уулзлаа баяр таа.